За сайн байцгаана уу? Та бүхэнд Great Wall Motor компани танк 300 автомашины ашиглалтын зааварчилгааг хүргэе. За уг машин маань бол гаднаасаа бол анхаарах зүйл бол air condition 100 хэрвээ ажилласан тохиолдолд бол air condition илүүдлийн нөхөл одоо энэ зоршигч талын энэ хөлний доогуур бол илүүдэл нь бол гардаг бол за доор бол яндангийн энэ гүшитл байгаа. Энэ цагаан нэглэн энэ дээр бол нүхтэй байгаа. Нүхээр бол одоо шатсан бензиний илүүдэл бол гардаг байгаа. За ингээд багаачнд бол ингээд хайрцаг байгаа. Одоо нэгсэндээ багажны хайрцаг гэсэн үг. За багажны хайрцагын дотор бол багажны хайрцаг ийм улаан хартай хайрцаг байна. Энэ дотор бол одоо дорцоовууд байж байна. За өшөө бас гол зүйл бол ийм уг хавчаар маань гэж байгаа. За энэ уг хавчаар маань яадаг вэ гэхээр бол уг дугууны обуудыг та углаад тэгээд ингээд татхад бол цаанаа бол ингээд болт нь гараад ирдэг байгаа. Тэгээ энэгээр бол дорцоовороо та тайлж аваад буцаж хийхдээ түлхээд болоо. За машины маань запас дугуунаас бусад дөрвөн дугуйнд ийм хушууных нь хойно бол мэдрэгч байж идэг байгаа. За уг мэдрэгч маань бол запас дугуйндаа бол байдгүй. Зөвхөн өөртөөх нь дугуйнуудад байгаа. За тэгээд та хэрвээ дугуйгаа солиулах гэж байгаа бол одоо энэ уг дугуйны артлын хий мэдрэгчийг хуглуулахгүй байх те. Нэгсэндээ одоо бүрэн бүтэн байдлыг бол өөрөө бол хариуцах ёстой. Яагаад гэвэл бас ингээд зарим тохиолдолд тэрцмээ одоо орон нутагт явж байхад дугуйцрууд бол энэ дугуйны хий мэдрэгчийг бол дугуйгаа задлахж хагаад хуглаа хийсэн байждаг. Хэрвээ хуглаа хийсэн тохиолдолд бас уг машин маань бол ингээд хий мэдрэгч нь ажиллагаагүй болоод заахгүй болно гэсэн үг. Тэгэх юм бол заавал шинээр солиод таниулах хэрэгтэй болно гэсэн үг. За ингээд автомашины хойд хэсэгт бол 220-ын 120 ваттын залгуур байна. За энд бол ус услагч энтер бол ажиллахгүй зөвхөн автомашины зориултын хөрвөгч хөлдөөгч ажиллаж болно. За энэ дээр бол бас 12 вольтын залгуур бас байж байна. За багажны хэсэгт бол саний үний зөв. За багажны хэсэгт бол ингээд ийм түлхүүрний огжуул байж байна. За энэ дээр бол бах байж байна. Энэ арын багажны энэ хаалганы дорцоо байж байна. Машины өөрийн бас дорцоонууд байж байна. За энэ доор бол байрладаг. За энэ доор бол өшөө мөн ослын гурвалжин мөн байрлж байна. За ингээд багажны хаалгыг бол ингээд дотроос нь бол энийг бол онгойлгоод дотроос нь онгойлгох боломжтой. За энд байна ингээд бас юм сэтг байж байна. Бас хэрэгтэй юмнуудаа ичж болно. Багажны хаалга бол энэ конопор бол онгоод. За запас дугуйгаа та хэрвээ тайлах юм бол за ийм зөөлөн авторкар ч юм уу энийг нь гүшингүүд энэ цаана бол энэ тагийг авдаг болт байгаа. Тагийг авдаг болтыг тайлаад энэ тагийг авчвал одоо дугуйны дорцоовороо бол запас дугуйгаа бол ингээд авах бол боломжтой байгаа. За банкны таглааны хувьд бол банкны таглаа бол хаалганы түгжээ онгоотой үед бол дээр нь дараад онгооч нь буцаж хаахтаа бол ингэж дараад хагчна. Хэрвээ одоо түлхүүр нь ямар үед төвчдөггүй гэхээр машины хаалганууд төвчгдсэн үед бол давхар төвччихнэ гэсэн үг. Тэгэхээр бол машины хаалга давхар төвчгдсэн байх юм бол та бензин авахдаа энэ уг төвчгдсэн энэ хаалгыг онгойлгоод эсвэл зүгээр хаалга онгойлгоод бүх төвчээ тайлагдсан үед бол уг банкны таглааг бол онгойлгох боломжтой. За энэ зүүн болон баруун талын толны тохиргоо бол байж байна. Энэ дээрээ дараад голоороо тохируулах хийчих болно. Энэ хоёрыг зэрэг дарсан тохиолдолд бол хоёр талын толыг бол механикаар бол ихэж болж байна. Буцаж нээхдээ дахиад хоёулангийн зэрэг дараад нээчих болно. За уртлын капут онгойлгохдоо энэ капут бол энэ доор бол байрлсан байгаа. Энээс бол та 1 2 гээд 2 татчихж нэгсэндөө капут онгоодог байгаа. За өшөө яхав капут онгойлгоод та бүхэн харах юм бол за энд аккумулятор байж байна. Энэ урд бол моторын гал хамгаалагчуд байж байна. За энд бол ингээд нөгөө шил арчигчийн шингэн байж байна. За шил арчигчийн шингэнлүү бол ингээд 100 шил арчигчныхаа шингэн хийгээд ажилуулад бол явах боломжтой. За тосоо үзвэл та энэгээр тосныхоо хэмжээг бол үзэж болно. За үр дүрээс тос маань эрэхтэй бол ер нь дүүрэн ирдэггүй. Ерөнхийдөө нэг талаар ирдэг. Хэрвээ та дараа тос дүүрэх юм бол юу хийх юм бол машины цаадлын зааварчилгаа бол нэг 5.5 литр тос ордог байгаа.
Тэрнээс бол ихийг бол одоо нөгөө гулгуулж нэгсэндээ тосыг бол хийдгүү гэсэн үг. За тэгээд 5,000 км тутамдаа та тосоо солих хэрэгтэй. За хорофтны тосыг бол 20,000 км дор хаяж явж иж хорофтны тосыг бол солих боломжтой. Гадны оронд бол яг 40,000 гэж заадаг ч гэсэн Монголын нөхцөлд бол хурдны зам байхгүй одоо нэгсэндээ арай бага километр явдаг болохоор нэг 20,000 тутамд бол хорофтны тосыг шалгуулад солиулах боломжтой. За тэгээд цонхны түгжээ бол энд байж байна. За мэдээж хаалганы цонхны түгжээнүүд байна. За энэ бол уртлын хянахны гэрэллийг бол бүдгэрүүл суллуулдаг одоо функц байж байна. За энэ бол одоо уртлын их гэрлэлийнхаа дээш доошоо өндрийн тохиргоог бол тохируулдаг тохиргоо байна. За энд бол ингээд шаврын хаалтны тохиргоо байж байна. Юу шавралтын сэрх систем. Тий. Traction control. Тэгэхээр энэ traction control-ыг бол одоо нэгсэндөө шавралтын систем унтраах юм бол машин маань өөрийнхөө хүчээр ажиллана гэсэн үг. За энд бол хоёр төрлийн эрчак байна. За эхнийх нь бол их гэрлийн эрчак байж байна. За хэрвээ та энэ уг их гэрлийг подвар, их гэрэл, авто дээр нь тавьчих юм бол энэ бол ингээд автоматар явж байхад бол одоо нэгсэндээ харанхууд руу орох юм бол энэ уг гэрэл маань бол өөрөө хасаад гэгээтэд бол унтарчна гэсэн үг. За тэгээд хол ойр гэдэг энэ бусад машинуудтай адилхан тохиргоо бол байж идэг. За энэ дээр болохоор доотлын нэмэлт гэрлийн тохиргоо байна. За уртлын нэмэлт гэрлийг унтраачих юм бол off. Асаах юм бол доошоо дарж асааж болно. Энэ дараа нь дахиад доошоо нэг дарах юм бол арын манангийн гэрэл асч байна гэсэн үг. Арын манангийн гэрлийг унтраах юм бол буцаад ингээд дээшээ болгоод унтраачна. Тэгэхээр ингээд хэрвээ off болгоцсон тохиолдолд уртлын нэмэлт гэрэл бол асч болно. Тэр ямар үед асах вэ гэхээр өрүүлээ одоо жишээ нь зүүн дарахад доотлын зүүн нэмэлт гэрэл асна. Баруун дарахад бол баруун нэмэлт гэрэл асдаг байгаа. Хэрвээ зүгээр on болгочих юм бол хоёулаа байнгын одоо их гэрэл ассан үед бол асаад явчихна гэсэн үг. За энд бол ингээд механик араагаар одоо нэмээд хасаад явчих тийм функц байна. Энэ дээр бол ингээд дээрүүгээ хийчих юм бол автомат болно. Ахаад нэг татвал эм рүүгээ орчвол нэгсэндөө механик болоод та ингээд нэгээрээ нэмээд 1 2 3 4 5 6 7 8 болтол өснө. За энэгээр бол та зэрвэл буугаа авчина. За ийм функц бол байж байна. За ингээд эндээ бол ингээд арын дифференциал түгжигч, голын дифференциал түгжигч, за богино эргэлт хийх систем. Богино эргэлт хийх систем гэдэг бол баруун тишээ дараад эргэж яхад нэгсэндөө баруун талын хойдлын дугуйгаа түгжнэ гэсэн үг. За энэ уртлын хоёр дифференциал түгжигчин дээр гол анхаарах зүйл бол урд болон хойд. Энэ дээр болохоор зөвхөн нэгсэндээ машин бүрэн зогсцсон P дээрээ юм уу, нейтрал дээрээ тавьсан үед бол уг функцийг ашиглаж болно. За өшөө бол дифференциалыг ажилуулчаад эргэлт хийж болохгүй. Энэ бол ерөөсөө нөгөө чигээр явах зорилттой. Яг бол нөгөө машины дугууны эргэлт адилхан болчихж байгаа болохоор эргэлт хийх бол боломжгүй. Нэг чигээрээ нэгсэндээ дайраад гарах үед ашиглана гэсэн үг. За энэ урд бол энд бол 360 камерын функц байна. За камера асааж хараагүй бол энэ дээр асааж үзэж байна. За машин маань ингийн үед бол 2H буюу арын дугуун дээрээ майжаад явна. За 4H рүүгээ залгахад бол 4 дугуй майжна. За дээрэс нь нөгөө шарвалтын сэргэстэй унтарна гэсэн үг. За 4L бол одоо голдоо бүр хөндрүүлээд нэгсэндээ урд, төвийн, хойно гэд 3 төвшөнд түгжиж гинэ гэсэн үг. За энэ дэр бол ингээд машины явах гормууд бол байж байна. Цастай, шавартай, элстэй гэдэг ийм гормууд байж байна. За мөн шавралтын эсрэг систем, оффроад краул контрол. За энэ дээр бол ингээд картан байгаа. За картаныг бол хоёр анзаар тавьж болно. Нэг нь бол бүс зүүцэн тохиолдолд араагаа дийдээгээд хаадлаад явхад бол тавигдана. Нөгөөх нь бүс зүүгээгүй тохиолдолд энийг доошоо дарахаар картан тавигдана, дээшээ дарахаар картан зурна. Машин маань энэ P дээрээ тавигдангууд угаасаа картан зурчдаг байгаа. Тэгэхээр бол та бүхэн энэнийг бол хамгийн түрүүлээ сайн ойлгох хэрэгтэй. За автохолд бол бүсээ зүүцэн үед бол ажилуулдаг. Энэ бол нэгсэндээ 3 албаа гэсэн үг. Урагшаа хүч алдахгүй, хоошооноо хүч алдахгүй юм болно гэсэн үг. За уг машин маань бол уцгүй цэнэглэгч байхгүй. Харин
Type-C болон USB оролттой. За USB оролт нь бол цэнэглэн өшөөс уртлын дэлгэц рүү дата буюу мэдээлэл дамжуулна. Apple CarPlay бас холбогдно. За энэ Type-C бол зөвхөн утсыг цэнэглэх зорилготойгоо. За сүүлийн үеийн iPhone өдрүүд бас ийм Type-C болчиход байгаа. Тэгэхээр бол энэ бол маш тийм хэрэгтэй функц гэж болно. За энэ дээр бол тамхины асаагуур залах боломжтой. Мөн өөр бас цэнэглэгч энэ төр давхар ажиллаж бас болно. За энэ дээр бол гол анхаарах юм бол энэ карданы асуудал байна. За энэ дифференциалыг бол заавал зогсож байгаа үедээ ажиллуулна. За дээрэс нь зөвхөн чигээр явж байгаа үед шулуунд ажиллаж болно гэдгийг та бүхэн ойлгоорой. За тэгээ дээрэс нь энэ эрчек нийшээ бол бас юм хог бол орох аюултай. Нэг тэр зэмээ хог юм уух шингэн зүйл бол асгарах орох аюултай. Тэгэхээр бол та бүхэн ингээд кофе ч юм уу шингэн ийм таглаан амархан нэгчих юм байх юм бол болж өгвөл энэ ойр хавь руу бити хүргээрэй. За хэрвээ ийшээ шингэн зүйл асгараад орлоо гэхэд бол энэ бол баталгаанд хамаарахгүй. Энэ бол одоо доор нь бол янз бүрийн одоо компьютерууд бол бэждэг. Машины одоо удирдлагын зарим функцийг энэ доор арааны чекны доор байдаг. Body control module гэдэг тэрнээс бол удирддаг байгаа. Тэгэхээр бол энэ арааны чекны энэ бол усны хамгаалт байхгүй гэдгийг санаарай. Тэгэхээр бол янз бүрийн кофе, ус, ундаа асгах юм бол одоо энэ компьютерт бол нөлөөлөх бол аюултай. Тэгэхээр бол та бүхэн аль болох уух зүйлээ энд бол ингээд хийчих болно. Энэ бол нэлээд тийм гүнзгий сав байгаа. За тэгээд энд бас ингээд машины түлхүүрний зураг байгаа. Энэ бол машины түлхүүрийг цэнгэлдэг функц биш. Энэ болохоор машины одоо чинь түлхүүрний батарей дууссан үед бол уг функцээр бол энэ хэсэгтэр бол түлхүүрээ тавих юм бол нэгсэндөө машиныхаа одоо түлхүүрээ угалж яана л гэсэн үг. Дээр машин оруулалт. Тэгээд энэ дээр дараад машин минь насна гэсэн үг. За тэгэхээр та бүхэн энэ арааны энэ хэсэг рүү бол одоо уух зүйл, шингэн зүйл те хоолны үлдэгдэл энэ төрөйг бол оруулахгүй байхыг бол хүсье. Баталгаанд бас хамаарахгүй гэдгийг бол зөвлөе. Тэгэхээр бол маш өндөр зардалтай юм болно шүү гэдгийг бол танд хэлье. За тэгээд дээрэс нь машины маань тийм тоормцны хэсэг байж байна. Тоормцны хэсэг маань бол ингээд нөгөө зарим одоо машин асаагааг удцсан үед ч юм уу те тоормзоо нэлийн чанга гიშгүүлж ийж машин маань асдаг байгаа. Тэгэхээр бол та бүхэн зарим тохиолдолд одоо чи машин асахгүй байлаа гэж бодоход тоормзон дээрээ жоохон чанга гიშгээд машин маань одоо нэгсэндээ асаад явна гэсэн үг. За дараагийн зүйл бодлох юм бол юу гэж байна? Машины арын суудлалыг хэрхэн ивэх вэ гэх те. Машины арын суудлыг болохоор ивэхийн тулд за энд бол ийм татдаг юм зүйл байгаа. За энэ татдаг зүйлээс татангууд машины суудлал маань ийм урагшаа хөвтөд ирнэ. За тэгсэн тохиолдолд энэ хойно бол ийм нэг бариул байгаа. За энэ дээр дарангууд машины суудлал маань бууж ирээд ингээд доош өвчвөл машины суудлал маань ингээд нэгсэндээ бүрэн хавтгай болоод ачаа ачхад бол илүү тохиромжтой болж байна гэсэн. За тэгээд машиныхаа суудлаа буцааж хийхдээ гол нь энэ хойтлын бүсийг бол сайн хавж агаад хийхгүй бол одоо чинь энэ хоног руу энэ бүс орчвол нэгсэндээ энэ хаалга маань артлын сандал маань дуурайх магадaltaй тий. Тэгэхээр энэ бүсээ сайн авж агаад энэ артлынхаа суудлаа бол хийгээд одоо нэгсэндээ бүс яг ийм наан ил гарсан байдалтай байх ёстой гэдгийг бол санаарай. За тэгээ арын мэдээж суудлыг ажиллуулахын тулд энэ арын суудлал бол ингээд халаагуур байгаа. 3 түвшний халаагуур. За энэ голын энэ үлдээдэг хэсэг бол уртлын машиныхаа air conditioning нүүр лүүгээ үлээлгсэн тохиолдолд бол энэ голын энэ үлээгч бол ажилладаг байгаа. Тэгэхээр бол нөгөө хүмүүс яагаад вэ гэхээр машиныхаа нөгөө салооны агааржуулагчийг одоо дээшээ цонх руугаа хөл рүүгээ тавьчаад энэ голоос үлээхгүй байна гэж бол бас яриад байдаг. Тэгэхээр бол энэ бол ташаа ойлголт. Энэ бол зөвхөн уртлын нөгөө агааржуулагчаа нүүр лүүгээ те үлээлгсэн үед бол энд бол үлээдэг байгаа. За ингээ хөлнөөс бол машины хөл рүү үлээлгсэн тохиолдолд бол бас ингээд хөлний хэсгээс бол үлээдэг байгаа. Тэгвэл бол энэ тийм хүчтэй үлээхгүй. Маш тийм хүч султай үлээн. Ягаад тэгэхээр бол зөвхөн энэ хойтлолд байгаа зорчигчийн хөлийг одоо бээрхээс хамгаалж ийна л гэсэн үг. Тэрнээс л бүр яг ингээд нүүрлүүлээд шиг бүр ингээд хүчтэй үлээхгүй байгаа. За энэ хажуугийн энэ гэрэл бол бас их 64 өнгөөр асдаг. За энийг бол хянах дээрээс бол хэрхэн ажиллагааг бол та бүхэнд бас тайлбарж өгнө.
За өшөө бол бас ингээд машин маань маш олон airbag-тай байгаа. За жишээ нь одоо урт талаас гарч байгаа airbag, за хажуугийн airbag гэдээ байгаа. За энэ airbag бол мэдрэгчүүдийн тусламжтай бол ажилладаг. За энэ машины урд хэсэгт бол дугууны одоо дээшээ амортизаторын дээр буланд болон энэ уртлын хянхны цаана бол airbag-ийн мэдрэгч бол байж байдаг. За өшөө бол энэ бүсний энэ уган дээр airbag-ийн мэдрэгч бол байж байдаг. За энэ бүс одоо жишээ нь airbag хэрхэн ажилладаг вэ гэхээр одоо ингээд та бүхэн ингээд үзэх юм бол энэ ингээд так так гэж дуурайд байгаа. Тэгэхээр бол одоо жишээ нь бүсээ зүүцсэн тохиолдолд одоо энэ та өндөрт одоо шидэгдлээ гэж бодоход энэ бүс төгжигдээд нэгсэндээ бүсний энэ доор энэ цаана панелийн цаана хэсэг дээр бол бүсний доор тесрэлт явагдана гэсэн. Тесрэлт явагдсан тохиолдолд бол бүс бол нэгт ажиллагаагүй болно. Солихоос нааш одоо ажиллагаагүй. Хоёрт бол энэ airbag бол хажуугийн airbag юм уу задарна гэсэн. Тэгэхээр бол airbag маань бол ингээд нэгсэндээ мэдрэгчүүд ажилласан тохиолдолд бүсээ зүүцсэн байгаа тохиолдолд эсвэл одоо өндөр юм дээгүүр хариалгах те эсвэл одоо бүр том нүхийг хурдтай явж байхдаа дээгүүр нь одоо хариагаад нэгсэндээ одоо машины airbag-ийн мэдрэгчүүд ажилласан тохиолдолд бол бүх хэсэгчлэн болон бүтнээр ажиллах боломжтой. Тэгэхээр бол airbag бол задрах тохиолдлууд бол ийм тохиолдол байна. Тэгээ задрахгүй тохиолдол гэх юм бол бас өнцөг таараагүй ч юм уу те мэдрэгч одоо яг тийм аюулыг мэдэрсэн одоо тийм хүчтэй тохио хүлээж аваагүй ч юм уу тиймэрхүү үед бол ажиллахгүй. Тэгэхээр бол ер нь бол airbag-ийг ямар үед яаж ажилтдаг гэдгийг бол мэдхэд бол тун амархан. Одоо жишээ нь энэ бүс ажиллагаагүй болсон airbag задарсан бол мэдээж бол энэ бүс таныг хамгаалаад хажуугийн airbag задарсан байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хажуугийн airbag хажуу талаасаа бол задарна, өшөө бас энэ суудлын хажуугаас бол задарна. За тэгэхээр бол airbag задарсан болон задраагүй ч юм уу тохиолдолд ямар нэгэн одоо үйлдвэрийн баталгаанд бол хамаарах нөхцөл болдгоо. Тэгэхээр бол та бүхэн тэрийг баталгааны нөхцөлийн гэрээн дээрээсээ бас давхар сайн уншаарай. Ер нь бол энэ airbag бол янз бүрийн тохиолдолд задрах тохиолдлууд бол бас байдаг. Тэр тусмаа одоо бартаатай зам, нүхтэй зам те хариах ч юм уу те гинт одоо тийм хүчтэй дөргилд мэдрэх ч юм уу тийм үед бол ажиллана. За хэрвээ хажуугийн airbag задарсан тохиолдолд бол энэ бүс бол ажиллагаагүй болсон. Тэгэхээр тэрийг бол бүс нь ажиллагаагүй болсон уугүй гэдгээс нь хамаарат шууд мэдчих болно. За өшөө бас энэ автомашины энэ уртлын хянах ийм том дэлгэцүүдтэй болсон байгаа. Тэгэхээр бол энэ дэлгэцүүдээс чигтэй альчуураар бүр амар хит чигтэй альчуураар бол бас арчихыг бол хоригддаг. Маш одоо сайн баацчаад арчаа цэвэрж болно. Хэрвээ одоо энэ уртлын дэлгэцийг бол хит норгоод байх юм бол дэлгэц нэгсэндээ ийм босоо хөндлөн зураастай болох боломжтой. Одоо зөвхөн энэ дэлгэц юм шиг одоо зургатны дэлгэц мэлгэц бүгд адилхан босоо ийм хөндлөн зураас үүссэн байвал чийг аваад ус гүйцсэн байна л гэсэн үг. Тэрийг ерөөсөө онцлж чадаад байх юм байхгүй шууд хараад онцлж чинь гэсэн үг. Тэгэхээр бол та бүхэн тэр зүйл дээр анхаараарай. За тэгээд airbag-ны ямар үед ажилтг вэ гэдгийг бол бас бидэд бас сайн тайлбарж өгч байна. За өшөө бол энэ бензин зарцуулалтын талаар бас байж болж байна. За уг машин маань болохоор бензин бол зарцуулалт 2.0 турбо гэж 3800 мотор. Тэгэхээр бол турбо бол одоо 2-оос дээш явсан тохиолдолд бол ажилтдаг. За тэгэхээр уг машины маань яг үйлдвэрийн заалт бол ер нь бол нэг 120 км дотор хурдаар шулуун зам дээр явхад бол бензин эдэлт бол нэг 11 хавцаа бол иддэг шулуун зам дээр. За хот дотор бол түгжирлээс хамаарат одоо хэр их бензин зарцуулах вэ гэдгийг бол тодорхойлоход бол боломжгүй. Тэр тухайн замын нөхцөл, бартаа замын нөхцөл, тэр цаг агаарын нөхцөл, шатхууны зарцуулалт зэрэгээс бол хамаарат энэ шатхуун зарцуулалт янз бүр байдаг тий. Тэгэхээр бензиний чанараас ч юм уу тэгээ хэр хурдтай явсан тий өөдөө явсан уу, өөрөө явсан уу гэд ингээд өөр өдөг болохоор машины яг зарцуулалтыг хэлэх боломжгүй. За тэгээд энэ машины бензин зарцуулалтын тал дээр бол манай компани бол ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Уг машин бол мэдээж бол пүрүс шиг бол бага эднэ гэж хэлэхгүй. Гэхдээ бол тэр үйлдвэрийн заалтан дээр бол ойролцоо бол шатхуун шулуун зам зарцуулна. За уртлын хянах дээр
бензин зарцуулалтын талаар бол заалт гардаг. Тэр нь бол 100-д хэд иж байгааг бол заахгүй зөвхөн А-гаас Б-цэг болтол хэд иж байгааг зааж байна гэсэн үг. Мэдээж одоо жишээ нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам болтол одоо дунджаар хэд иж байгаа юм бэ гэдгийг бол зааж байна. Тэгэхээр бол та бүхэн энийг бол анх автомашин удаж авахдаа бас энэ гэрээний нөхцөл дээрээс бол сайн хараарай. Тэгэхээр бол манай машинууд бол ер нь бол ингээд бензин зарцуулалтын хувьд бол яг тийм тогтсон хэд гэсэн юм байхгүй. Ер нь өмнө хэрэглэжсэн хүмүүсийн одоо судалгаагаар бол нэг шулуундаа нэг одоо энэ 2.0 турбо бол нэг дунджаар 11, хот дотор бол одоо яг хэд гэж бол хэлэхэд бол хэцүү. Тэгэхээр бол ямар нэгэн хариуцлагыг бол хүлээхгүй хэрэглэгч одоо яг тэр бензин зарцуулалтын талаар өөрөө одоо бүрэн хариуцна гэсэн үг тий. Одоо нэгсэндээ сайн бензин хийж болно тий. Хурдаа тохируулж өгч болно тий. Машиныхаа үйлчлэгийг байнга бас хийх хэрэгтэй тий. Замын бас ямар нөхцлөөс хамаарч байна. За уг машин маань бас нэг давуу тал нь бол мотор амрагчтай байгаа. За тэр мотор амрагч хэрхэн яаж ажилтдаг гэдэг бол за манай хүн бол одоо удахгүй та бүхэн дахиад үргэлжлүүлээд тайлбарлах гэж байна. За тэгээд дараагийн шат руугаа орцгоё. За машина хэрвээ гадаа удаан байрлуулж орхих, за жишээ нь өвлийн улиралд машина гадаа удаан орхих гэж байгаа бол за харагдаж байгаа аккумуляторыг салгаад дулаан газар авч оруулж хонолох хэрэгтэй. За энэ маань гадаа хүүтэнд бол аккумулятор хүлдэх аюултай учраас аккумуляторыг хүүтний улиралд бол дотор дулаан газар авч салгаж оруулж хонуулах юм шүү. Арын багажны алганд 220 вольтын залгуур бол байгаа. За 220 вольтын залгуурыг хэрэглэхдээ макс 120 ватт буюу за тухайн цахилгаан хэрэгслийн ажиллах ваттыг та заавалжгүй шалгаж авах хэрэгтэй. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн машинд зориулагдсан, машинд ашиглах боломжтой цахилгаан хэрэгслүүдийг ашиглах боломжтой байгаа шүү. За арын багажин дээр үрж байгаа запас дугууны тагийг авахын тулд энэ тухайн дөрвөлжин тагийг бол төрүүлээд авах шаардлагатай. За энэ доор харагдж байгаа нүхээр хөшиж салгана. За та бас энэ хөшиж явахдаа энэ бодгийн гэмтэх аюултай учраас ямар нэг юмар жиргэлж агаад хөшүүлэх зүгээр. За энэ тайлагдсны дараа энд нэг болт байгаа. Энэ болтыг таны машинд дагалдаж ирж байгаа багажны уутан дунд байгаа багажаар тайлж онгоолгоно. За энийг ингэж хөөрж байгаад за энэ тагийг ингэж авах боломжтой. За ингэж авсны дараагаар дугууны болтуудыг тайлаад дугуйг салгаж авах боломжтой. За тухайн тагийг авсны дараа энэ доор бол бас нэг түгж байгаа. Энэ түгжийг тайлахын тулд таны түлхүүр шаардлагатай. За та энэ дотроос түлхүүр механик түлхүүрээ салгаж авахын тулд Т үсгийг дээш нь түлхээд за энд харагдаж байгаа таны механик түлхүүр гараад ирнэ. За механик түлхүүрээр түгжийг тайлж авах боломжтой. За зүүн тийш нэг эргүүлээд нааш нь татчих авах. За тэгээд энэ гурван түгжээтэй болтыг тайлаад запас дугуйг салгаж авах боломжтой. За энд харагдаж байгаа камер бол таны 360 камер, за ухрах камерыг гүйцэтгэж байгаа учраас тухайн камерыг бас гэмтэх үе гэдгээ анзаарч анхааралтай хандах шаардлагатай байгаа шүү. За ямар нэг байдлаар дугуйгаа засуулах гэж байгаа, дугуй засвар орох гэж байгаа тохиолдолд дугуйны хий мэдрэгчийг тухайн дугуйг засж байгаа хүнд бол маш сайн анхааруулж хэлэх хэрэгтэй. Дугуйны обуудын дотор хий мэдрэгчийн маань хушууны яг цааталд байрлаж байгаа хий мэдрэгчийн чип бол байрладаг. Дугуй засарчид маань бас энийг мэдгүйгээр санаандгүй байдлаар эвдэх тохиолдол гардаг болохоор дугуйгаа ямар нэг байдлаар засуулж янзлуулах гэж байгаа тохиолдолд засарчиндаа
дугууны хий мэдрэгчтэй шүү гэдгийг маш сайн анхааруулж хэлэх шаардлагатай шүү. За одоо та бүхэндээ өрүүлэл дээр байгаа функцүүд, за түүний араас уртлын дашборд буюу хянах дэлгэцэн дээр байгаа функцүүдийг яаж ашиглах талаар заавар хүргэх гэж байна. За өрүүлэл дээр бол за голын хэсэг мэдээж сигнал. За зүүн талын товчон дээр бол таны дууны тохиргоонууд байгаа. За дуугаа нэмж хасах, дуугаа солих. За энэ зүүн талд нь бол дуугаа хаах товч байж байна. Спикер. За энэ дуудлагын холбоотой зүйлүүд маань энэ дээр харагдаж байна. За баруун гар талын товчнууд дээр бол менюг удирдах товчнууд ороод ирж байгаа. За энэ товчнуудаар дашборд удирдана гэсэн үг. Уртлын хянах дэлгэцэг. За тэгэхээр дашборд маань баруун зүүн гэсэн хоёр секшн болж хуваагдаж байгаа. За дашбордын меню лүүхээ шилжихийн тулд та товчон дээр нэг удаа дарна. За товчон дээр нэг удаа дараад менюгээ хоёр дэш нь гүйлгээд секшнуудаа сонгох боломжтой байгаа. За одоо зүүн тал дээр нь дандаа машины мэдээллүүд гарч ирж байна. За одоо дандаа жолоодлоготой холбоотой дугууны хий мэдрэгч, за одоо байгаа бензинээр ямар километр цагийг замыг туулах уу? За бензин зарцуулалт. За тэгээд trip буюу замын уртыг тооцох одоо жолоочд хэрэгтэй функцүүд байж байгаа. За харин home буюу энэ байшингийн зурагтай товчлуур дээр дараад одоо менюгээ солих боломжтой. За одоо баруун тишээ гүйлгээд одоо таны машинд ямар дуу явж байна, хэрвээ FM явж байгаа бол ямар FM дээр явж байна, дуу явж байгаа бол дууныхаа нэр нь гараад ирнэ. За дахиж нэг удаа баруун тишээ гүйлгээд navigation буюу таны утас холбогдсон үед та уртлынхаа хянах дэлгэцэн дээр navigation харах боломж үүсэж байгаа. За navigation-ы араас за энэ гурвалжин дотор анхааруулах байгаа тэмдэг бол таны машин дээр ямар чек асч чинь танд анхааруулгыг хүргэх хэсэг байгаа. За одоо энэ дээр нэгээс нэг гэж нь урд хоёр зорчигч маань суудлын бүсээ зүгээг байна гэж гарч ирж байна. За тэгээд хамгийн сүүлд нь dashboard menu settings буюу за бүх тохиргоонууд маань гараад ирж байна. За энэ overspeed setting гэж байна. За энийг та хотод эсвэл хөдөө явахдаа тохируулж болно. Одоо 120 км/цаг дээр тааруулсан байгаа үед таны машин 120 км/цагийн хурд хүрэх тутамд танд анхааруул өгнө. За энийг бол та хэдийгч хэдэн ч км/цаг дээр бол тохируулж болно. 140, 150. За хэрвээ хотод явж байгаа бол 60 км/цаг дээр тохируулж бас болж байна. За энийг set буюу яг тохируулахын тулд за press back to activate гэж байна. За буцах товчон дээр нэг удаа дараад тохируулж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо 60 км/цагийн хурд дээр тохирчихсан байж байна. Энийг нэмээд за 100 км/цагийн хурд дээр тохирууллаа. Back button буюу буцах товчон дээр дараад activate хийж болно. За доотлолт нь driving data буюу таны жолоодлогын мэдээллүүдийг эндээс бүгдийг reset хийж болно. За шинжилж болно гэсэн үг. За maintenance miles гэж байна. За энэ дээр бол таны машин хэдэн км/цаг зам туулаад дараагийн сервистэй орох вэ гэдэг мэдээллийг бол танд хүргэнэ. Одоо тухайн машин маань 4970 км яваад сервистэй орно. За одоо моторын тосыг солих шаардлагатай гэж танд мэдээлэл хүргэж байна гэсэн үг. За энэс доошлоод reset driving data гэж байна. За жолоодлогын дата буюу жолоодлогын мэдээллийг reset хийх товч маань байж байна. Factory reset бол энэ дашбордны менюг тэр чигт нь анх үйлдвэрээс яаж гарсан тэр чигт нь оруулах шинжлэх тохиргоо байж байгаа. За тэгээд та зүүн талынхаа секшн дээр ямар мэдээлэл оруулмаар нь за эсвэл баруун талынхаа секшн дээр ямар мэдээлэл оруулмаар нь гэдгийг санийхтай яг адилхан зарчмаар тааруулах боломжтой. За одоо би зүүн талдаа машиныхаа мэдээллийг харж байгаа бол баруун талдаа би одоо ямар дуу явж байгааг харах боломж үүсэж байна гэсэн үг. За дашбордны хувьд бол ийм байна. За таны өрүүл дээр бол баруун гар талд нь нэмэх, за зүүн гар талд нь бол хасах тэмдэглэгээтэй хоёр paddle shifter байгаа. За энэ маань бол механик мод болчихж байгаа. За та араагаа хойш нь татаад таны дашбордон дээр автомат D1 буюу автомат 1-р араанда байна гэж мэдэгдэнэ. Хоошо дахиж нэг удаа татаад M1 буюу механик 1-р араанда байна гэсэн үг. За хэрвээ механик араанда орсон байгаа тохиолдолд та зөвхөн
paddle shifter-ээр араагаа нэмж хасч байгаа гэсэн үг. Таныг нэмэхээс нааш араа маань солигдохгүй. Тэгэхээр хэрвээ ямар нэг санаандгүй байдлаар механик руугаа хийсэн байвал буцаагаад хойш нэг удаа татаад D1 буюу автомат 1-р араанд оруулах боломжтой байгаа шүү. За, мультимедиа буюу голын төв дэлгэцэн дээрээс та машиныхаа жолоодлогын гормууд, системийн гормууд бүх зүйлүүдийг удирдах боломжтой. За, хамгийн дөрөнд машины тохиргоол орж үзье. За, vehicle setting дотор бол хамгийн дөрөнд light гэдэг гэрлийн тохиргоонууд харагдаж байна. За, гэрлийн тохиргоо дотор цагийн тохиргоо, за ambient light буюу дотор салооны гэрлийн тохиргоо, за тэгээ mode буюу машиныг хайж олоход ашиглагдах функц харагдаж байна. За, хамгийн түрүүнд цагийн тохиргоо руу орох юм бол power saving delay time гэж байгаа. За, энийг та дөрвөн төрлөөр тохируулах боломжтой. За, энэ яадаг тохиргоо вэ гэхээр та ямар нэг байдлаар санаандгүй машиныхаа их гэрлийг хасаалттай орхиод машин онтроод түгжээд явсан тохиолдолд тухайн машин маань 2 минут, 5 минут эсвэл 8 минутын дараа гэрлээ өөрөө унтраах тохиргоо байгаа. Харин position light гэж байгаа тохиргоо маань бол машины гэрлийг автомат дээр тохируулсан үед бол машин унтраад хаалга төгжигдөх үед бол их гэрлээ өөрөө унтрана. Харин их гэрлээ асаалттай орхиод явсан тохиолдолд бол гэрэл маань өөрөө унтрахгүй батарейга цэнгийг дуусгаад батарей суух аюултай болохоор энэ дээр бол бас маш их анхааралтай хандах шаардлагатай болж байна. За, тэгэхээр та энийг хамгийн наазахын хамгийн хэрэглэн тохирснороо гээд 2 минут дээр тохируулбал илүү тохиромжтой гэж үзэж байна. За, roof light time гэж байгаа. За, энэ маань бол дотор салооны гэрэл асаалттай орхигдсон үед 3 секунд уу 10 секунд уу 20 секундын дараа унтрах уу гэдэг тохиргоо байж байгаа. За, living light time гэж байгаа. За, living light time нь бол таны машины их гэрэлтэй холбоотой тохиргоо байгаа. За, энэ тохиргоог 30 секундээр тохируулсан байгаа үед за та машин унтраад машинаа түгжээд явсны дараа их гэрэл маань 30 секундын дараа өөр автоматар унтрах тохиргоо байгаа. За, энийг 60 секунд, 90 секунд, за эсвэл бүр огт асахгүйгээр шууд унтардаг байж болж байна. За, ambient light салооны доторх гэрлийн тохиргоо байж байна. За, colorful static ambient light-ыг унтраасан тохиолдолд бол дотор салооны гэрлүүд маань асахгүй нь энийг асаагаад та машиныхаа дотор салооны өнгийг өөртөө тохирсон таарсан таалагдсанараа тохируулах боломжтой байгаа. За, нийтдээ энэ дээр бол 64 өнгө байгаа. За, colorful dynamic ambient гэж байгаа. За, энийг асаасан байгаа тохиолдолд бол доторх салооны гэрэл маань өөрөөгөө тохируулаад асаах боломжтой болж байгаа шүү. За, ambient light brightness гэж байгаа. За, энэ бол мэдээж тодорхой гэрлийнхээ тод бүдгийг тохируулах тохиргоо маань байж байгаа. За, гэрлийн тохиргоон дотор mode гэж байгаа. За, find car mode-ыг 3 төрлөөр тохируулах боломжтой. За, таны тэр хэрэгслийн түлхүүр дээр хамгийн дээдлэлт нь panic button буюу за энэ find car mode-ийн товчлуур харагдаж байгаа. За, энэ товчон дээр нэг удаа дарагдсан тохиолдолд бол honking and flash гэсэн тохиргоон дээр байх юм бол 3 удаа гэрлээ анавчуулаад таны машин сигналдаж эхэлнэ. За, зөвхөн honking байх юм бол тухайн товчон дээр нэг удаа даарсан тохиолдолд хэсэг хугацааны дараа сигналдаж эхэлнэ. За, зөвхөн flash байх юм бол сигналдахгүйгээр зөвхөн гэрлээ анавчуулж өгөх ийм тохиргоо байгаа. За, үүний араас driving буюу жолоодлогын горим руу оръё. Жолоодлогын горим дотор за хамгийн дээдлэлт нь speed lock гэж харагдаж байна. За, speed lock маань машины хурд зогсоо байдлаас 15 км/цагийн хурд эсвэл 8 км/цагийн хурд хүрэх тохиолдолд бүх хаалгаа автоматар түгжих тохиргоо байгаа. За, энийг бүр болиулсан ч болно. Off болгоод болиулж болж байна. 8 км/цаг дээр байж болно, 15 км/цаг дээр байж болно. Үүний дараагаар fatigue driving гэж байгаа. За, энэ маань таныг ядархаас сэргийлэх систем байгаа. Таны жолоодлогын датаг цуглуулад яаж хаа згшиж гэн, яаж тоон згшиж гэн, өрүүлээ яаж залж гэн. За, түүний дээрээс 4-5 цаг. За, хангалттай урт хугацаанд машин маань огт зогсолт хийхгүйгээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд танд бол анхааруулгыг өгнө, хэсэг амралт аваарай гэсэн анхааруулгыг өгдөг систем байж байгаа. За, үүний доор intelligent start stop гэж байна. За, энэ маань бол автоматар хөдөлгүүрийг амраагч. За, одоо мотор амраагч гэж яриад байгаа хүмүүстэй. За, энэ маань өөрөө зохицуулалттай систем байгаа. За, машины компьютерт
тухайн машин төгжрөлд орлоо гэсэн мэдээлэл очих үед за түүний хажуугаар таны батарей буюу аккумулятор хангалттай цэнэг хураас үед таны машины бүрэн зогсолт хийхэд мотор маань автоматар унтраад тоомцноос хүлээ авах үед мотор маань автоматар хасах ийм тохирол байгаа. За үүний доор ignition off and unlock гэж байна. За та хөдөлгөөнд оролцож явж ийла. Таны дөрвөн хаалга автоматар түгжигдсэн байгаа. За мотор унтрах үед дөрвөн хаалганы түгжээ маань автоматар тайлагдана гэсэн ийм тохирол байгаа. За Dynamic Stability Assistant гэж байна. За энэ маань бол таны машины тэнцвэрийг хадгалахад туслах систем. За тэгэхээр энэ маань бол таны машины тэнцвэрийг бол 100% хадгална гэсэн үг биш. Та тэгэхээр энэ системд бол 100% найдах шаардлага ерөөсөө байхгүй. За үүний доор steering multimode гэж байна. За энэ маань бол өрүүлийн хатуу зүйлийг тохируулах тохиргоо гэж байгаа. 3 тохируулгатай light байх юм бол хамгийн хөнгөн. За одоо нөгөө хотод машина их ундаг хүмүүст бол light эсвэл comfort байж болно. За спорт дээр бол илүү хүнд, илүү барьцтай болоод ирж байна. За тэгэхээр энийг ямар үед хэрэглэх үү гэхээр за шулуун замд өндөр хурдтай явж байгаа тохиолдолд спорт дээр тавиад явхад бол тохиромжтой гэсэн үг. За үүний дараагаар off-road cooling mode гэж байгаа. За энэ маань таны моторыг халахаас сэргийлээд хөдөө замд за одоо бартаатай замд моторыг халахаас сэргийлэх нэмэлт туслах систем байж байгаа. За хэрвээ энэ системийг асаасан тохиолдолд таны сенс илүү хүчтэй эргэж эхлэх болно. За тэгэхээр энийг асаасан үед танд шууд сонсогдсон сенсний эргэлдэж байгаа чимээ илүү хурдан болоод ирж байгаа. За энийг бол бартаатай замд ашиглаж болох нь. За үүний дараагаар seat буюу суудлын тохиргоо байгаа. За урд хоёр суудлыг бол та халааж хөргөх боломжтой. За хэрвээ халаа гэвэл heating цэс рүүгээ ороод 3 түвшинд халаах боломжтой. За хэрвээ хөргий гэвэл ventilation цэс рүү ороод бас адилхан 3 түвшинд хөргөх боломжтой. За үүний дараагаар intelligent driving буюу таны машины ухаалаг системийн тохиргоонууд ороод ирж байна. За энэ дээр хамгийн дээдлэлт нь lane assist систем буюу цаан зураас мэдрэгчийн систем байна. Lane assist функшн асаагаад унтраах боломжтой. Хэрвээ асаалттай үед та assist type буюу танд яаж туслах тохиргоог солих боломжтой. За танд зөвхөн дуут анхааруулга өгж болж байна. За эсвэл lane keeping дээр сонгох юм бол игнэгээ эзэлж явах тохиргоо маань байж байна. За эсвэл lane centric keeping гэх юм бол игнэнийхээ яг голыг эзэлж явна гэсэн үг. За warning mode та өөрөө бас тохируулах боломжтой. Танд анхааруулах тохиргоог өөрөө хийх боломжтой. За зөвхөн дуутай байж болж байна. Зөвхөн чичиргээтэй байж болж байна. Эсвэл дуутай чичиргээтэй аль алин байж болж байна. За sensitivity буюу цаан зураас мэдрэгчийн хэмжээг тохируулж болно. Low, стандарт, high гэсэн тохиргоо бол байгаа. Low байх юм бол цаан зураас мэдрэгч маань хамгийн сул хэмжээнд ажиллана. Стандарт дээр бол яг зохистой хэмжээнд ажиллана. High байх юм бол их өндөр мэдрэг хэмжээнд ажиллана гэсэн үг. За үүний дотолд traffic sign information гэж байгаа. За энэ маань бол замын тэмдэглэгээ тавих систем байж байгаа. Таны урд толны дээд хэсэгт бол урд камер маань ажиллаж байгаа. За traffic sign recognition асаасан тохиолдолд замын тэмдэглэгийг унших боломжтой. За таны уртлын хянах дэлгэцэн дээр гаргаад ирж байгаа. За яг энэ тарагдаж байна. За тэгэхээр хэрвээ жишээ авбал 40 км/цаг хурдаас дээшилж болохгүй бүсэд 40 км/цагаас дээшлэх юм бол танд ерөнхийдөө анхааруулга өгнө гэсэн үг. За эсвэл тэрийг та speed warning цэсийг унтраахаар тохируулж болно. За speed warning унтраалттай үед бол танд 40-оос дээшлэх үед анхааруулга өгөхгүй гэсэн үг. За үүний дараагаар паркинг буюу зогсоолын тохиргоонууд байж байгаа. За радар сеттинг дээр front radar aft 1, maneuver emergency brake гэсэн хоёр тохиргоо байгаа. За уртлын радараа автоматар ажилуулж эхлэх нь баг хурдан дээр зогсоол руу орох гэж байгаа тохиолдолд энийгээ бас унтраагаад асаах боломжтой. Maneuver emergency brake бол баг хурдан дээр таныг маневр хийж яхад
урд хойд ямар нэг бартаа саад учрах юм бол автоматар өөрөө зогсох систем байгаа. За үүний араас comfort setting буюу таны 5 тухайн тохиргоо орж ирж байна. За хамгийн дээдлэлт нь steering wheel heat буюу таны жолооны хүрдийг халах тохиргоо маань харагдаж байна. За rear view mirror auto fold гэдэг дээр бол таны хоёр талын тол автоматар хураагддаг байх уу эсвэл зөвхөн таны оролцоод байгаагаар хураагддаг байх уу гэсэн хоёр тохиргоо байгаа. Хэрвээ авто дээр тохируулсан тохиолдолд машины төгжигдөх үед хоёр толоо автоматар хураана. Мануал байх юм бол автоматар хураагдахгүй та өөрөө хураагаад машинаа төгжнэ гэсэн үг. За үүний араас SUV буюу за таны машины мэдээллүүд гараад ирнэ. За энэ дээр бол таны аль дифференциал төгжигдсэн байна гэдэг мэдээллүүд гараад ирнэ. За дугуйнуудын хий, за мөн адил температур заагдаж байгаа. За үүний хамгийн дотолд vehicle state буюу таны батарейны цэнэгийг харуулах боломжтой. За өөрөөр хэлбэл аккумуляторын хэдэн хувь цэнэгтэй байгааг харуулах боломжтой байна. За одоо машины тохиргооноос гараад хөгжмийн тохиргоор орж үзье. За энэ гол дээр харагдаж байгаа music дээр дараад орох юм бол та FM эсвэл AM-ээ сонгох боломжтой. За одоо дуртай FM-ээ энэ зүрхэн дээр дараад лайклж болж байгаа юм. За тэгэхээр хамгийн баруун гарталт нь таны дуртай 18 ширхэг стейшн байж болно. За 18 ширхэг FM-ийн сувгууд байж болно. За жишээ нь би 104.0 гэсэн FM-ийг лайк дарыг гэх юм бол шууд энэ дээр нэмэгдээд ороод ирж байна. За үүний дараагаар системийн тохиргоор орж үзье. За энэ голын товч дээр дараад System Settings руу ороод за энэ дээрээс та тухайн хөгжмийн буюу тухайн энэ системийн тохиргоог хийх боломжтой. За хамгийн дээдлэлт нь Audio Setting. За энэ дээр бол таны бүх дууны тохиргоонууд гараад ирж байна. Та өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлээд спикер чанга яригчдынхаа тохиргоог хийгээд дуугаа сонсох боломжтой байгаа. За үүний араас дисплей буюу дэлгэцийн тохиргоо орж ирж байна. За dim settings-с та хоёр төрлөөр тохируулаад сонгох боломжтой. Space Fold, Desert Pure Gold гэсэн хоёр төрлийн dim бол харагдаж байна. За эндээс та display mode автоматар сольдог байх юм уу? За одоо энэ day night гэдэг маань бол тухайн дэлгэцийн тод харагдах байдлыг өдөр шөнө гэж ялгаж харуулдаг болохоор та энийг авто дээр тохируулсан арай илүү зүгээр байх. За driving restriction гэдэг бол за та бүхэнд их чухал байж магадгүй. За энэ маань бол тухайн дэлгэцэн дээр ямар нэг бичлэг тоглуулж байгаа үед машин 15 км/цагийн хурд хүрэх үед дэлгэцээ шууд түгжээд унтчихна гэсэн үг. За 0 км/цагийн хурд дээр тохируулах юм бол машин хөдөлгөөнд ормогц дэлгэц маань өөрөө унтарна. За off дээр тохируулах юм бол тухайн автомашин ямар ч хурдтай явж исэн бичлэгээ үзэх боломжийг үүсгэж өгч байгаа гэсэн үг. За гэхдээ энэ маань бол жолоочийн анхааралд шууд нөлөөлдөг учраас жолооч маш анхаарал болгоомжтой энэ системийг хэрэглэх ёстой гэсэн үг. За status bar display дээр за одоо энэ дээр харагдаж байгаа бүх тохиргоонуудыг та эндээс үзэх боломжтой. За одоо Bluetooth холбогдсон байна уу? Дуудлага ирсэн байна уу? Мессеж ирсэн байна уу? Бүгдийг нь унтраагаад асаах боломжтой. Өөрөөхөө сонирхолд нийцүүлээд унтраагаад асаах боломжтой. За device list руу орвол тухайн машинд маань ямар төхөөрөмжөд холбогдсон байна гэдэг бүх листийг гаргаж ирнэ. За time and date руу ороод цаг болон он сарын тохиргоог хийх боломжтой. За language руу ороод та 6 хэлээс сонгоод ашиглах боломжтой. За энэ дээр харагдаж байна те. За англи, испани, украин, орос, хятад гэдэг нийтдээ 6 хэлнээс тохируулаад ашиглах боломжтой. За steering wheel key гэж байна. За энэ маань бол таны жолооны хүрдэн дээр харагдаж байгаа энэ товч харагдаж байна. За энэ товчийг та өөрийнхөө хүснээр тохируулаад 3 төрлөөс тохируулах боломжтой. За энд харагдаж байна.
За play favorite stations. За хэрвээ энэ тохируулга дээр тохируулаад од товчон дээрээ дарсан тохиолдолд таны лайк дарсан FM-өөс явуулж эхэлнэ гэсэн үг. За best listening position гэж байгаа. За энэ маань таны урд нь тохируулсан хадгалсан чанга эргчийн тохиргоон дээр шууд шилжүүлнэ гэсэн үг. Steering wheel хитэн байх юм бол за од товчон дээр нэг удаа дарлаа. Өрүүл маань халаад эхэлнэ гэсэн үг. За дахиад нэг дарвал өрүүл халаагч маань унтарчнаа гэсэн үг. За эндээс хамгийн доотлолт нь system information гэж байна. За тэгэхээр та эндээс системийн нэрийг солих боломжтой. За бусад бүх зүйлүүдийг эндээс шалгах боломжтой байна. За системийн мэдээллүүдийг эндээс харах боломжтой байна. За одоо та бүхэнд дөрөв дугуйтлогч, за араа хүндрүүлэгч, жолоодлогын гормууд яаж хэрэглэх талаар мэдээлэл хүргэх гэж байна. За зогсоо байдал дээрээс дөрөв дугуйтлогчийг бол солиод ашиглах боломжтой. Энийг эргүүлнэ. За дөрөв дугуйтлогчондөө бол шууд шилжиж орохгүй. Та энийг эргүүлээд урагшлах хараандаа хийгээд чигээрээ баг хурдаар урагшлах тохиолдолд дөрөв дугуйтлогчондөө залгах боломжтой. За хэрвээ араагаа хүндрүүлэхийг хүсвэл та арааг нейтрал буюу арааг салгаад дөрөв эл рүү шилжүүлээд оруулах боломжтой. За дөрөв эл рүү шилжих үед бол танд арааг хүндэрж байгааг нь мэдэгдэх болно. Арааг хүндэрсэн үед шаруултын систем маань давхар автоматар унтарч байгаа. Дөрөв эл рүү орлоо. Араандаа хийхэд таны моторын эргэлт ихссэн байгаа нь танд бол шууд мэдэгдэх болно. За хэрвээ буцаагаад араа хүндрүүлэгчийг салгая гэх юм бол дахиад араагаа салгаад тэгээ буцаад эргүүлэхэд араа хүндрүүлэгч маань салж байгаа. За жолоодлогын гормуудыг солих талаар мэдээлэл өгье. Жолоодлогын гормуудыг солихын тулд дөрөв эл буюу араа хүндрүүлэгч маань заавалжгүй залгагдсан байх шаардлагатай. За тэгэхээр та хамгийн түрүүнд араагаа хүндрүүлээд араа хүндэрсний дараа жолоолгын гормыг солих боломжтой. За энэ дээр хамгийн ихэнд харагдаж байгаа маань mud/sand буюу шавар элсэн дээр явах тохиргоо болж байгаа. За үүний араас хад асахтай чулуутай зам дээр. За үүний араас mountain буюу уулархаг замаар. За одоо халтаргаатай өндөрлөг газруудаар явах тохиргоо байгаа. За энэний дараа pothole буюу ховон товонтой замын эвдрэл ихтэй бартаатай зам тохиргоо байгаа. За хамгийн сүүлд нь normal буюу энгийн гэсэн тохиргоо байгаа. За зүүн талын товчнуудаас хамгийн дээдлэлд харагдаж байгаа нь snow mode буюу цастай зам дээр явах тохиргоо байгаа. Цастай замны тохиргоо асаахын тулд машина маань хөтлөгч 4H буюу дөрөв дугуйтлогчтой дээр холбогдсон байх ёстой. Дөрөв дугуйтлогчоо залгасны араас snow mode дээр дараад цасны гормыг идэвхжүүлэх боломжтой. За үүний дараагаас expert mode гэж байна. За тухайн товчон дээр дарах үед дэлгэцэн дээр танд асуулт гарч ирнэ. За confirm дарлаа. За энэ дээр юу хийх вэ гэхээр 3 custom mode гэж байгаа. За хамгийн ихний custom mode 1 дээрээ та жолоолгын гормоо өөрт тохирснороо тааруулаад за жишээ нь би одоо eco дээр тааруулъя. За жолооны хүрдний хатуу зүйлийг бас тохируулах боломжтой. За би light дээр тохирууллаа. За бүх шаргалтын систем, ухаалаг системүүдийг бүгдийг нь асаана. За эсвэл бүгдийг нь унтраана. Эсвэл шаргалтын системийг унтраах гэсэн ийм тохиргоо болж байгаа. За steering mode, custom mode 2 руу орох юм бол та бас санийхаар өөрсдөө тохирснороо ингэж тохируулах боломжтой. 3 custom modeтэй expert mode дээр дараад өөрийнхөө тохируулсан 3 модноос сонгоод хэрэглэх боломжийг танд үүсгэж өгч байгаа. За мотор амрагчийн хувьд бол мотор амрагчийг автостоп
навчин дээр дарж хасаагаад хэрэглэж болно. За тухайн систем маань бол өөрөө зохицуулалттай систем байгаа. Машины компьютерт төгжрээнд орсон мэдээлэл очих үед түүний хажуугаар аккумулятор хангалттай цэник хураасан үед таныг төгжрээнд ороод машин бүрэн зогсолт хийсэн үед бол мотороо унтраана. Тооносноос хүл авсан үед мотор өөрөө асаах систем байгаа. За тухайн системийг хит удаан ашиглах юм бол энэ маань дан батарейн дээр ашигладаг систем болохоор батарейгаа дуусгах аюултай болохоор та бүхэн бас энийг анхааралтай зөв зохистой хэрэглэх шаардлагатай болсон байгаа шүү. За тэгээ салааны дотор ерөнхийдөө шингэн задгаа шингэн авч явахыг бол хатуу хориглоно. Ямар нэг байдлаар товчнууд руу шингэн орсон тохиолдолд бол доор байрлаж байгаа компьютеруудад ямар нэг цахилгааны асуудал гарах эрсдэлтэй учраас салаан дотроо задгаа шингэн тээвэрлэхгүй байхыг хүсье. За арааг солих. За тэгээд араа солигдож байгаа үед бол араа солигдож байгаа танд баг зэрэг чичиргээтэй мэдрэгдэж болно. За энэ маань бол хэвийн зүйл, ерөөсөө угзарж байгаа зүйл бол биш. За үүнээс гадна хөтлөгчийг солих үед шууд хөтлөгч солигддоггүй байгаа. За жишээ нь 2 дугуй хөтлөгчөөс 4 дугуй хөтлөгч рүү шилжих үед бол таны хянах дэлгэцэн дээр 4WD Shift Delay Please Go Straight at Low Speed буюу урагшаа чиглэлд бага хурдаар яваарай гэсэн бичгийг бол танд үзүүлнэ. За энэ үед нь та яг чигээрээ бага хурдаар урагшлахад бол 4 дугуй хөтлөгч залгагдаад орно. За одоо яг энд харагдаж байна. 4 дугуй хөтлөгч рүү яваад орсон. За. За үүнээс гадна машиныг эхний 1500 км за ерөнхийдөө хүнд машин механизм чирэх, татах үйлдэлийг хийхийг бол хориглож байгаа. За 4L буюу арааг хөндрүүлсэн тохиолдолд бол арааг солиход танд бол угзарсан мэдрэмж бол төрж болно. Энэ маань бол бас хэвийн зүйл. За үүнээс гадна дифференциалыг зөвхөн шаардлагатай үед за тэгээд чигээрээ явж явах үед бага хурдан дээр дифференциалыг бол хэрэглэх боломжтой. За хэрвээ дифференциалыг хэрэглээд саад бартаагаа давсан бол дифференциалыг хэрэглэж дуусмагцаа шууд салгаж явах шаардлагатай шүү. За тэгээд дифференциалыг санаандгүй залгасан байх тохиолдол гарч болох учраас уртлын хянах дэлгэцийг та заавалжгүй ямагт хараа хяналттай явж явах шаардлагатай. Одоо та бүхэнд хурд төвчгч буюу cruise control-ийн яаж ажилладаг зааврыг хүргэе. За cruise control маань өрүүлийн доотолд энд харагдаж байгаа нэг жижиг харагдаж байна. За энийг өөрлөг нэг удаа татах юм бол adaptive cruise control буюу за энэ доор харагдаж байгаа cruise control-ийн эмблем маань асчна. За тэгэхээр та хурдтай явж байхдаа өрүүлэхэд доор барьж байгаа чихийг доош нэг удаа дарсан тохиолдолд cruise control маань асна. За cruise control-ийн чихэн дээр харагдаж байгаа distance гэдгийг та дээш доош нэмээд уртлын машинаас ямар зай барих уу гэдгээ тохируулчих болно. За тэр доор харагдаж байгаа уртлын машин руу ойртоод холдоод байгаа. За энүүгээрээ ямар зай барих уу гэдгээ тохируулаад cruise control-ын чихийг доош нэг дарсан тохиолдолд cruise control маань асна. За энэ чихээ өөрлөгөө дахиад нэг татах юм бол intelligent cruise control буюу илүү ухаалаг хурдтай төгжигч ажиллаж эхэлнэ. За энэ маань яадаг вэ гэхээр хурд төгжигчтэй яг адилхан зарчмаар за хажуугаар нь цаан зураасаа мэдрээд эхнийхээ голыг эзлээд явах зарчимтай байгаа. За цаан зураас мэдрэгч бол эхнийхээ голыг эзлээд явах боломжтой. За энэ дээр харагдж байгаа lane assist систем рүү ороод за lane assist function асах юм бол цаан зураасаа мэдрээд явна. За assist type-а та эндээс сонгож болно. Танд зөвхөн анхааруулга өгдөг байж болно. За эсвэл игнэнээс гарахгүйгээр игнийг эзлээ явдаг байж болно. Lane center gap-ing гэх юм бол игнэнийх яг голыг эзлээд явах ийм тохиолдол гарч байгаа. За танд анхааруулга өгөхдөө яаж анхааруулга өгөх вэ гэдгийг бас тохируулж болж байгаа. За зөвхөн дуутай байх уу, vibrate-тай байх уу, за эсвэл дуутай юу, vibrate-тай юу аль аль нь цуг байж болно. За чичирхээ маань яаж ажиллах вэ гэхээр таны өрүүлдээ чичирхээ өгч танд анхааруулгыг өгөх байгаа.
За тэгэхээр ямар нэг байдлаар игнэ байраа солихдоо дохио өгөхгүйгээр игнэ байр солих үйлдэл хийх юм бол танд жижигээ өгөөд өрүүлээ ер нь нэг жоохон зуурсан маягтай анхааруулга өгдөг байгаа шүү. За cruise control унтраахта доороо байрсан чихийг өөрөөсөө цааш нь нэг удаа түлхээд унтрааж болно. Цааш нь нэг удаа түлхээд унтрааж болно. За тухайн автомашины маань явах үедээнгүүд бол баталгаанд орох боломжгүй. Явах үедээнгүүд маань 100% жолоочтой холбоотой зүйлүүд учраас баталгаанд бол хамаахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За урд салхины шил маань бас хасах 5 градусаас хүүтэн үед халаад өөр дээрээ тогтсон мөс цасыг хайлуулах боломжтой. Хасах 5-аас хүүтэн үед. За тэгэхээр хасах 5-аас дулаах үед бол тухайн салхины шил халаагч маань бол ажиллах боломжгүй. За бензин зарцуулалтан дээр бензин зарцуулалт нь ерөнхийдөө тухайн машины явж байгаа замын нөхцөл, цаг агаарын нөхцөл, за бензиний чанар, за төгжрөл, явах горим, бохирдол, одоо ачааны даац, хурд гэд маш олон зүйлсээс шалтгаалаад өөрчлөгдөх боломжтой байдаг учраас ямар нэг байдлаар манайх бол бензиний зарцуулалтан дээр хариуцлага хүлээх бол боломжгүй. Хэрвээ ямар нэг байдлаар бензиний зарцуулалтан дээр эрсдэл гарах юм бол тухайн эрсдлийг жолооч маань өөрөө хариуцах шаардлагатай.